гэсэн гэвэл яг нэгт манай аав бол инженер байсан. Инженер хүн байсан биш. Тэгээд багасаа нэг тийм science fiction кинонууд одоо тийм робот мофттай ёо нэг юмны ард ингээд нэг энэний зохиогч нэгээд үзсэн бол ямар гоё гэсэн нэг тийм бодлоос орж ирсэн. Тэгээ одоо энэ чинь ингээд жоох ингээд нүдэ нэгээд ирэхин алдаад чих юм уу нэг. Ер нь инженерийн ажил гэдэг бол уул нь их гоё ч гэсэн хэцүү ажил юм байна. Бас их хариуцлагатай ажил юм байна гэдгийг бас ойлгосон. Ерхийдөө бол маш олон чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй юм шиг харагдаад байт юм аа. Яг уу анх миний боддог байсан зүйл гэвэл инженер хүн гэхлээр тоо сайн бодох хэрэгтэй, физик сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд юу ч байдیں۔ Хими мэдлэгтэй, тэгээд философи сайн мэддэг. Гэтэ ингээд энэ тэнд дадлага хийгээд хүн амьтантай уулзаад одоо ахлах инженер, туршлагатай инженер хүмүүстэй тараа яриад байхад бас нэг хүнтэй ойлголцох, хүний арга ивийг олох, хүнд өөрийгөө ойлгуулах гэдэг бол бас их одоо шаардлагатай чадвар мэдлэг юм байна. Яг би инженер гэдэг байнга нэг тийм зохион бүтээгч, нэг тийм шинийг эрэлхийлэгч нэг тийм өнцгөөс дандаа хардаг л да. Ер нь бол одоо миний бас нэг санаа зовдөг зүйл бол одоо энэ дэлхийн дулаар л бас цөлжилт. Ягаад тэгэхээр жишээ нь энэ дэлхий дээр одоо би ганцаараа амьдраад энэ дэлхийд дуусахгүй. Би, миний дүү, манай хүүхдүүд, дүүнэр хүүхдүүд гэдэг. Тэгээд зүгээр ингээд хамгийн муугар төслөд бодоход ингээд ирээдүйд тэдний амьдрал одоо бидний хийж байгаа хайхрамжгүйгээс болоод ч гэх юм уу. Адгийн наацх нь усгүй гоё ногоон байгальгүй болчвол ингээд тэднийхээ өмнө санаа зовд юм л та. Тийм учраас би хэдий би механик инженер болох ч гэсэн нэг тийм байгаль орчин одоо нөхөн сэргээлт тэр асуудлуудыг одоо анхаардаг. Тэр асуудалд одоо илүүтэйгээр санаад тавьдаг тим инженер л болно гэж боддог өөрийгөө. Тэгээд юу ч хийсэн зүйлийнхаа байгаль дах үр нөлөөг байнга судалдаг, тооцдог. Миний нэг анзаарсан зүйл гэвэл Монголд жишээ нь Монгол багш нараар хичээл орж байхад одоо ер нь л баг багш нар нь оюутныхаа өмнө санаа зовоол чи тэрийг хийж гинөө ингэж гинөө гэж шалгаад байдаг. Гэхдээ тэнд бол цэвэр одоо яг өөр дээр бүх хариуцлага бүх одоо чармаалт бүгд надаас гарах хэрэгтэй. Яг одоо яг миний тэр одоо сурсан муу зангаас болоод ч тэр юм уу эхлээд бол нэг хэцүү байсан. Одоо яг л нэг цаанаасаа юм хүлээгээд нэг шаардлага хүлээгээд тэгээд би бас удирдагч багштайгаа ярьсан л да. Танай герман оюутнууд одоо дадлага яаж хийдэг гэсэн герман оюутнууд болохоор оюутан байхдаа ингээд юу хийх ёстой, чи яагаад өөрөө явах ёстой гэдгийг их одоо гүнзгий судалдаг. Тэгээд ажил дээр гарч ирээд баг одоо өөртөө чармаасаар хагаад одоо яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүртэл зарим одоо сэргэлэн цаваа оюутнууд нь тийм одоо чанартай дадлага хийж чаддаг гэж. Яг тэн дээр би бол саяны дадлагаас ихэнх сурсан. Яг өөрөө л тэмүүлэх хэрэгтэй юм байна. Яг энэ миний хийж байгаа ажил тэрэнд тогтмоогүй, тэр хүн надад туслах үүрэгтэй, надад асуудал байвал намайг чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ тэр миний юм санаад зовох ёсгүй гэдгийг. Тэгэхээр инженер хүний нэг чадвар нөгөө баг болж ажиллах. Тэгэхээр хэр баг болж ажиллаж байна та нар? Ямар нэгэн одоо бодиттой төсөл дээр ч юм уу ямар нэг юм дээр баг болж ажиллаж байна уу? Одоо би жишээ нь гэхэд нэг төсөл дээр өрөөнийхөө нэг бандтай цуг ажиллаж байгаа. Гэтэ анхны сургуульд орж ирэхээс өмнө төсөл одоо юу ч гэдэг уралдаан гэж сонсохоор нэг томчуудын одоо улс төрчдийн сонсогддог байсан. Тэгэл ер нь төсөл гэдэг чинь яг багаараа хамтраалаа орох юм бол багаараа л ажиллаж ивэл тэгээ цэвэр дүнгээл гаргаж ивэл ер нь юм болгол төсөл санагдаж байна одоо бол. Тэгээд ер нь одоо бол бид нэр анх орж ирснээр бол одоо 3 жил сурсны дараа ер нь ингээ анзаараад хахад миний үеийн одоо манай анги оюутнууд их тийм мэрэгжлийн юм шиг санагддаг болсон. Яагаад гэвэл одоо их одоо мэдээ уншдаг болсон, их одоо дэлхийн цаг үед яг хөл нийлүүлдэг болсон. Тэнд тийм юм болсон байлээ.
одоо тэр тэгсэн учраас тийх байх та гэсэн ярианууд их гардаг болсон. Тэгээд би ийм юм хийж байгаа энэ дээр туслах хүн байна уу гэж хайдагч болсон байлээ. Ер нь би их итгэдэг одоо их найддаг эндээс ирээдүйд одоо магадгүй бүх насаараа хамт ажиллах багийн гишүүдээ ангиасаа магадгүй доод ангиасаа олох хүний нутагт олж авч чадах мэдлэгийг энд авч их орондоо авч чадхаар болсон. Би тэрэнд их баярлаж байгаа.